За бид нарын хэсгээр өмнөх хичээлдэр цогцлуулсан templates файл буюу төслийн файлын бэлэн загваруудыг хэрхэн ашиглах тухай үзье. Files дээр товшоод new мөрийг сонгоход энд Microsoft Projects 2016 хамсуулагдсан төслийн бэлэн загвар файлуудын icon-нууд байна. Доош гүйлгэн нэг үрчлэн загваруудын нэрийг уншин жижигрүүлсэн хөрөг зургуудыг нэг нэгээр нь харах боломжтой байна. Мөн дээд хэсэгт ямар ангиллаар хайлт хийж болохыг харуулсан үгнүүд байна. Жишээлбэл projects гэсэн үгээр товшоход бэлэн загварууд гарч ирсэн байна. За энэ загваруудын хажууд баруун талд ямар ангиллалд хэдэн template буюу загвар файлууд байгааг харуулсан жагсаалт гарч ирсэн байна. Гүгч слайдерын тусламжтайгаар дээш доош нь гүйлгэж тухайн ангиллыг сонголт хийх боломжтой. За энэ дэвсгийн тестуралаар жагсаасан байна. Жишээлбэл маркетинг гэсэн ангиллыг сонгоё. За энд 28 темплейт бэлэн загвар байна. За бид эндээс wine tasting fundraiser буюу вино амтлагааны цуглуулга гэж хэлж болох нэртэй бэлэн загварыг сонгоод туршилт хийе. Энэ төслийн файлын талаарх мэдээлэл байна. Эхлэх он сарыг өнөөдрөөс гэж тавиад create буюу үүсгэх гэсэн товч дээр туршлоо. Энд нэмэлт асуултанд cancel мөрийг товшоод OK товчийг товшиж цааш нь үргэлжлүүлье. За view хэсэгнээс таймлайн мөрний урдах дөрвөлжиндх идэвхжүүлгийг авъя. Гол босоо шугамыг жаахан баруун тийш нь болгож өгье. За ингээд төслийн зорилго хийгдэх ажлуудын жагсаалтанд байна. Гүйцэтгэх он сар өдөр хугацаа нь бас байж байна. За баруун хэсэгт Gantt-ийн диаграм гарсан байна. Маш олон ажлын жагсаалтууд энд жагсаасан байна. Эндээс өөрт хэрэгтэй хэсгүүдийг үлдээж бусдыг нь устгах, арилгах, өөрчлөх, нэмэлт хийх зэрэг засвар хийх боломжтой. Файл тав дээр товшоод буцаад new гэсэн мөрийг сонгоё. Энд онлайн горимд search буюу хайлт хийх боломжтой. Жишээ болгож horse буюу морьтой холбогдлолтой төсөл байгаа эсхийг хаяа. За үр дүнд нь нэг PowerPoint презентац олдсон байна. За өөр үг бичээ startup гэж үг бичээд хайлт хий. За нэг project файл, 2 Word template файл, нэг publisher файл байна. За энэ startup business plan гэсэн нэртэй төслийн загвар файлыг сонгоод товшиё. Ерөнхий мэдээлэл байгаагаа эхлэх хугацааг тавьж өгч болно. За ингээд тавьж өгсөний дараа create буюу үүсгэх гэсэн товчийг товшлоо. Энд хийх ажлуудын зорилго, дэд зорилгууд, үе шатууд, эдгээрийн хооронд холбоог харуулсан диаграм байж байна. За мөн энэ диаграм дээр хариуцах хүмүүсийн албан тушаалыг харуулсан байна. Энэ загварыг ашиглаад бид Монгол текст оруулан өөрийн болгон өөрчилж төслийн загварыг хийж болох боломжтой. За энэ жишээлбэл нэг мөрийг монголоор бичиж өгч байна.
За үүгээр төслийн бэлэн загвар буюу template хэрхэн ашиглаж төслийн файлыг үүсгэхийг энэсгээр үзэж дуслаа.